Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хэлний тулгамдж буй асуудлын талаар хэн юу гэж хэлв бичлэгүүдийг төвөрлөж хүргэж байна. Монгол хэлний төлөө өөрсдийн дуу хоолой үзэл бодлыг хуваалцж буй хүмүүсийн дуу хоолойг сонсцгоё. Өнөөдөр яг монгол хэлний асуудал үнэхээр гамшигын өмнө тулгамдаад байгаа байхгүй. Хэсэг бид нар чинь манай дээд үеийн аав нарын үед, ээж нарын үед ингэж ярьдаг байлаа шүү дээ. Драмын, театрын, кастинг, билетэнд очрлоо. Тавуулаа орсон гэхдээ ойлгодог тийм ээ. Тэнгүүт 90-ад он гараад эхлэнгүүт бид нар чинь нөгөө орос хэлнээс харамжаад англи хэлний орон зай гиссэн шүү дээ тийм. Hi guys, hi-fi CD shop сэл зарлаачлаа юм тийм. 2000 онд Монгол кемчиний реклам хийх гээд Рок Монгос мөнгөсөө хаах дээр ирж хахад наад юм арч яа монголчууд идэхгүй гэжсэн. 14 жилийн өмнө. Өнөөдөр цагаан сарын буусны дэргэд кемчи бол айл болгон байна шүү. Солонгосын соёлын давталгаа байхгүй юм чи. Соёлын давталгаа. Одоо бол упаа гингүүд та нар хоороороо юу гэдэг бүгд хэлнэ. Нэр мянараа гэдэг бүгдээрээ мэднэ. Камсаамнида мэднэ. Тэр бид нар ийм болж байна. Энэ юу гэхээр бид нар нэг дэлхийн нийтийн энэ том хөгжлийг энэ глобалчлалын даяарчлалын энэ хурдцыг үгүйсгээд байгаа юм шиг. Бид нар энэ зүйлд хэд хөл алдах юм бол Америкийн индианчууд ч болчих гээд байгаа байхгүй. Америкт индианчууд таах ямар гэдэг юм бэ шүү. Ямар ч татваргүй бүх юм халамжийн бодлого. Өнөөдөр индиан улс төрч гэж байна уу баг. Индиан спортын од байна уу баг. Индиан гаралтай тийм нийгмийн алдартай Америк нийгэм байна уу? Өдрийн оч. Тэр монголчууд яагаад энэ бүх зүйлээ алддаг вэ гэхээр хамгийн ихний зүйл бол тэр монгол хэл юм байна. Монгол хэлээ алдах юм бол ахуйн шингэрдэг. Ахуйн шингэрх юм бол соёл нь хязгаарлагддаг. Соёл нь хязгаарлагдах юм бол сэтгэлгээ нь хумигддаг. Сэтгэлгээ нь хумигдах юм бол Монголын бахархал үгүй болдог. Монголын бахархал үгүй болгох бол хичнээн Харвард төгсөөд, хичнээн Стэнфорд төгсөөд, хичнээн том юм яриад эх орноо хөдөлгөхөд бэлэн жинхэнэ нөгөө мангасууд төрж байгаа байхгүй. Өнөөдөр Бямбан Ирэнцгийн зэндийн намнаас үргэлж бид нар ярьдаг шүү. Монгол хэл соёл дээр өв уламжлалаа нандин сүгэн болгон яах нь илүү монголог байж чадна гэж. Тэр нөгөө жавхлан бол биш бид дэмжиж байгаа юм. Яг үндсэндээ бол бид нар энэ байгаа он цаг үедээ үндэсний үйлдвэрлэл гэж юу хэлээд байгаа. Монголоор ярьж үр хоочтой монголоо үлдээхийг бид нар хүсч тэмүүлэх ёстой болохоос биш. Гадаадаар халтар мултар хольж ярьснараа өнөөдөр Монголынхоо энэ язгуур энэ зүйлийг устгаад байгаагаа олж анзаараач. Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол амандаа гадаад хэл оруулахгүйгээр ярьж байгааг хүнийг ч гэсэн харахад үндэсний үйлдвэрлэгчээ л гэж харах хэрэгтэй. Бид төрөл хэлээрээ яг ярьдаг, гадны хэлээр ярьдаг. Зааг байх хэрэгтэй байхгүй. Одоо сахилгатай асуудал. Зүгээр нэг ингээд гадны соёлыг шүтээд, гадны юм сайхан шиг санагдаад, гадны үг хэрэглээд гоё юм шиг гэж уулна шүү дээ. Өөрийгөө хохироож байгаа байхгүй эцээц. Би бол монгол хэлийг бол насан туршдаа сурж байгаа юм. Хэрвээ өөрийн хэл сайн байна гэдэг чинь гадаад хэлийг ойлгох яг тэр үндсэн язгуур болдог байхгүй. Гадаад хэлч байхгүй, өөрийн хэлч байхгүй хүн цаашаа ерөөсөө сурахгүй. Нэг гадаад хэлний илүү юм шиг санагдаад, нэг монгол хэлний илүү юм шиг санагдаад харьцуулах юм байхгүй, сурах юм байхгүй болчихдог байхгүй. Яг ясам дээр. Тийм учраас бол төрөлх монгол хэлээ сайн сурах хэрэгтэй. Уран зохиол сайн унших хэрэгтэй. Тэгжиж хүн задардаг. Ер нь яг монгол хүн гэсэн паспорттой ирэх болсон шүү. Яг мөн үү шүү. Гол нь сэтгэл нь монгол хүн байж чадах уугүй юу гэдгийг ч одоо одооноос бид нар анхаарч ирэх нэг болгоо гарвал ер нь хүүхдийг хар багаас нь харь олны хөтөлбөрөөр сурах бол осолтой. Тэр үндсэн монгол хэлээ, Монголын түүх соёлоо, монгол ойлголтоо алдах аюул байна. Эний жишээ гэхэд бол одоо гадаад байгаа олон монгол эцэг эхтэй хүүхдүүд бүгд огт хэл монгол хэлээ ярьж чадахгүй. Эргээд сурах асуудал гарч ирж байна. Энтэй адилхан одоо бид нар бол хүүхдийг одоо тэр цэвэр гадаад хэл дээр сургахад бий болох дургу. Тэр хүн одоо хүсээгүй монгол ирээд ажиллана. Ажлаа тэнцэхгүй шүү дээ. Энэхүү бичлэг тань таалагдсан байх гэдэгт бид итгэж байна. Та бүхэн дор бүрнээ нёгийг бодож хоёрыг тунгаасан байх гэж бид бүхэн найдаж байна. Танд баярлалаа.